Ранжиг. Вандаг. Мөнөг. Даав нэг хэрэг тарьсан. Живхаваараа гэсэн чинь живхэ мартаа гараад ирчих. Тэгээд цэцэрлэгийн номон ороод ирсэн чи харин ашгүй. Найзуудын зөвлөдсөн нэг их бол байж гин. Септона. Брендинг нь бол мэдчин дажгүй брэнд. Манайх өмнгийн хэрэгэлдэг. Харин өмсүүлт юм байна. Энэ бацаан чи одоо ерөөсөө эрэгтэй хөлт болоод тэр юм хоёр анигаа бодвол өстой хамаагүй их хөдөлгөөнтэй. Жихмэг солиулах гэж одоо бид нар ерөөс урлагийн тоглолт хийж сатааруулж ийж нэг арайч уу солиод байна. Одоо энийг шууд өмсүүлдгийг туршия тэхүү. Бич барыг сольчих байлгүй дээ өмсүүлдэг юм чи. За. За өстой жихавал машинд орж ирэл яг л ярьсан юм шиг пад. Ингээ өмсүүлэхэд юм аваар шүү дээ. За хүүтэй найзрын зөвлөгөө зөв юм байна. Өмсөгдөг жих бол хамаагүй амар юм байна. Яг зүгтэй. Тийм. Дүнхэн хоолыг хараад. Гэртээ хөлдөөгөө аваад ирэхээр ингээл зогсох зураа буцаал өгчтэй. Уй, уйсчим. За их уулын алдарт 70 давхар. Хоошоор. Ив том. Яа. Хамгийн дотор хоошоор энэ миний өгтөдөө. So interesting. Interesting байна. Delicious. Ингээд нэг нь 23 мянга нэ. Тэгээ нэг хоошоорыг 7 минут хайрдаг гин. Манай ахмаа энэ ч бас хоолоо идэж. Ой, гоё шүү дээ. Надад 10-аас 10 бай. Тийм үү. Энэ гурд нь нөгөө бингийн шиг, гамбирны шиг дах байхгүй. Үлсэрэг үнэт нэлээ. Зартаа яа. Өөрийгөө оцсон. Энэ Усан л арах юм уу? Усан л арах юм уу? Эйшээ үлдээ. уургаа. Ой, дахиад туухсан. Дахиад эцдэн болсон. За кофег авчлаа. Одоо холын зам далзахгүй. Их үл гадаа нэмэхгүй ч. Дэвцээ. Хэлбэн өнгөрөө тамд яваа машины дугаа гарсан. Дагстан давнаас бууж ирээд дэдэ ороод ирсэн чинь 70 төрснөөс тийш 1840 дээр зааж. Хамгийн өндөр цэг дээр бол 2449 шүү дээ. Тэгэхээр нийтдээ 600-аад метр дээрээс айжуу бууж ирж байна. Ойролцоогоор бараг 30-аад км яваад байгаа юм уу да. Миний явсан газар дундаас хамгийн урт бөгөөд их айжуу буудаг хамгийн үзэсгэлэнтэй гэвэл одоо Арстан даваа санагдаж байна. Үүнээс илүү гоё даваа юу вэ? Хуваалцаарай. Давааны нэрний учрыг бол би таахта Загстан голоороо ямар ч гэсэн нэрлсэн болоо да гэж бодлоо. Загстан гол гэснийг бодвол одоо Загстай гол уу эсвэл ямар нэгэн түүх домогтой байна уу? Энэ талаар мэдчихвэл комент хийрээ.
Улаастай хот. За 21:30 тэр Улаастайд орж ирлээ. Замдаа их уул дээр 70 давхар хуушуур идэх гэж бас цаг алдаад. Дээрээс нь Эликс дөрөвдөлын хойдлын дугуунд нь шөрөв шаагаад дугуй хагараад. Тэгээ энэ дугуй сольж ийн гэдэг энэ хар халуундаас хөлс пастагаа утгалтаад нилээн боллоо. Замдаа эдэр гол дээр зогсож ариун цэвэр сахилаа. Тэгээ замд бас бензинд очирлаж бас зөндөө цаг алдлаа. Зам дагуу бол ерөөсөө Travis болгон бензин байхгүй. 92 бол бүгд байхгүй. 5 заримд нь байна. Бусад колонкод байгаад энийг гайхаад. Би бол насаараа Петровисаас бензин хийсэн. Энэ удаад нэг жоох уран могорлаа. Одоо дараагийн колонк юу вэ? Шунхлаа байна, тис байна. Өөр юу ажиллах вэ? Санал болгоорой. Замд бол шунхлаа бол дандаа өгж гин ямар ч гэсэн. Тис бол байнга өгж гин. За тэгээд улаастай гэдэг энэ бодолд бид өөрөө авчлаа. Өнөөдөр явж гисэн эндээ амарчаад ус цасанд орж нэг амс хий. Тэгээ маргааш өглөө алдар хаан руу гарна. Улаастад бол буудлууд пиг байна. Тэгээд энэ чинь нэлээд том өрөө авлаа. Буудантай зочны өрөөтэй. Унтлагын бас 2 тустай өрөөтэй king size ортой. Энэ чинь 3 давхарт нь хоолны газар байна. Тийшээ хоол зэгцээ одоо ороод хоолоо идчихнэ. За орох уу? За. Гай хатсан мөлий амар гай тань. Ийм гой бодонтой. Ингээ өрөө тусгаалагчтай. 2 өрөө. 2 аштай. 2 өрөө 2 аштай. Энэ 180 өргөнтэй. 150 өргөнтэй. За өглөөний мэнд өчтөрөөр хоолоо идчихээд тэгээд амс хийж байгаад унтцгаалаа. За одоо өглөөний цайндаа орцгоочоо дараагийн газар руугаа явцгаая. Дэтэкимас. Орныхоо тоогоор өглөөний цайтай. Дээрээс нэмэлтээр авахад нэг нь 10,000. 10,000 өглөөний цай, 2 өндөг, 2 сосис, Монгол боорцог, цэцэтэй, банантай, чулууны зөвхөн. За алдархан орж ирлээ. Одоо үнээс цаашаа шороогоор явна. Сайхан дэжигнүүртэй хээрийн шороогоор явах бах та. Ууланд асарсан газар байна. Тэгээ өгөөс таахгүй нү байхгүй нү. Өөр газар үз.
Авсаа. Энүүгээрээ байхгүй юм байна. Энд яг өсрөөд байгаа газараа бол яг авч л байгаа байхгүй. Өгөөш бол таарч. Оо, мос. Яг энэ өсрөөд байгаа газар бол авч шүү. Яасан байх нь. Тэнд загас байгаагүй. Яг л тэндээ бай. Яаж яригддаг юм бэ байранд харснаас ээ? Тэр яг зөвхөн байранд байж. Шээ. Зэ Монгол адраа. Ийм юм байна. Ийм үр юм байна. За болоо. Явах уу? Дараагийн газар руу. Янз юм байна. Ус ерөнхийдөө их тэгтэй. Өнгө нь гоё байна. Энэ амар сүртэй тохионуудтай бол хадран байхгүй шүү дээ. Яг энд нэг юм жижигхэн халиган дээр холоос харахад яг өсөж ирсэн тэндээ бол шидсэн болов нэг авч гин. За өөр газар бай. Шууд замд устдаг гэдэг. Өөхөө. Ингээ шууд гол. Явж ирсэн ингээ шууд замгүй болчихдаг юм. Зам нь ингээ байхгүй болчихсон.
ганцхан дах юм чи ганцхан боломжхад атуя плейкоц өнөдөр хашаад авах вэ готруу явах уу улам хах уу эсвэл загс барах уу урашит гава аса экологи месажны ай кэбэтэгэ нэцо пэга эн бохтуру бэй найзо Саахын хаана ирсэн? Амар дуртай байсан дээ. Хаана ирсэн? Завхан гол ингэрээ. Завхан гол ингэрээ. Чосон дээр тоглож байгаад эсрүү тавьчаа буцаа чулуу авчихсан ч бас үгүй гинэ. Санд орж гэнэ үү? Амар дуртай. Товцын талаас нь арайч хамаг бод юм болчихсон. Үуч. Тэстээс гараад 130 гэж байна. Тэгээд дөрвөлж уулын харагдал явдаг байсан гэж байна. Гадаа 34 градус. Замын нөхцөлөлийн хөтөө дэгжигнэр. Дөрвөлжин энэ исэн зэл чи ийм ширгэн дээр явахаас хайрын юм аа. Ухаалгач болоо гэж боддог. За дөрвөлжинд ирсэ. Дөрвөлж одоо энэ дээр байгаа. Бид нэр завхан голынхаа хэрэг дээр. Манай дүүшээ. Юу ч Ишээ гарна гинэ. Ослон гүйхэн элстэй их бүлээх. За өнөөдөр эндээ бууна. Яг голынхаа хэрэгээр ингээ ширэгтэй юм байна. Ингээ ихлэ гадалцтай бид. Danke.
Яг тоглох гэсэн чинь. Аа, тэнгис онцаасаа. За. Хоолны талбар билээ. За. Өмөрч гин үү? За, орой хоол банштай цай. Халуун ингээд өнөөдөр чи 30 градус ахаар нь хийхгүй байгаа гэсэн чи ашгүй. Орой орох гээд энийг бол ер нь сэрүүцлээ. Тэгэхээр нь ер нь хийгээд. Хэн ба шидхий? 13. Хороо. Яа, гоё юм бэ. Яа, гоё татасти. Энийг яатаараа шууд ингээд асаач тийм үү? Энийг эргүүлээд. Оо. Галын тал та. Нэмдэ. Аа. За жоохон багаар. Энэ одоо вокн дээр шарах хуцаар бүр юм амар хүчтэй галгаад чаддаг байхгүй. Тийм бэ. Тэр гоё байна. Оюун амарын очлоор баслаа хэрэггүй юм шүү дээ, тий? Хэрэггүй. Гоё. Газаа ингээд доорн тавьчих. Үзээ. Унтах үлдгэлээ юм. Муу. Хасташ юм уу? Тэрхэн болчих юм. Ойлгисти. Амжи хийх. Амти. Уди. Дөөсөн дээ. Мөн хэвчээ. Зүүн минь Амин. Сахамро. Ичтэрэг юм уу? Bye. Bye. Айлаач галаарэ. Така. Айлаач цагаан хөө. Үсчиний үнийхөө. Миний хавдаг үсчинүү. Дэлгэртэй кашид. 그런 게 되게 헌신을 하는 거지. 진짜 요
За ээж хоёрын өглөөний цай шарсан өндөг. Жиртэй авьяастай каш. Засаж. Энд хүүхий сэрэг мартчих. Павичэм. За гокомоле. За томатос соус. I'm back. За энэ спайсиг нь хий. Гокомоле дипхэд ингийн авокадотой гокомоле. Энийг хүүхдүүдэд ер нь гэр бүлд их зүгээр. Спагеттийн соус хийж дахиад юм хийж байгаа те авах. Nice. Энэ болцсон заяа. За одоо спайси. Spicy. За энэ спайси салсаа гэдэг. Албан бай. Бай натар битэлчих. Нөө. Cheese гай хайлах нь cheese нэмэх үү? Оо баяр. I don't feel anything spicy. No reaction. I want to eat more. Tomato. Mommy. I don't know. Little bit spicy and Don't say go on. Өглөөний занд ийм идэх ямар байна? Тэр бүр чипстэй. Оо, кофе супер. Миний хоёр хүй уух юм. Юу гэмстэй цаах уу? Энд тайлын өдөртөө сар. Исиг орсон. Тэгээ. Та нартай цууд исиг орсон. Sudermannen sommarrød. За энэ гой савлагны хороос өрмөр хайлт гинэ. Нэмэн. За. Тэс шууд нэмэгцэх халаг өгч юм. Ийг чиглэг гоо. Гоё асан тодорхой. Нэрчиж. Чөөгөөс барыг шатсан ялгарсан байна уу? Хасан доо. Тэ. Барыг өөрөө хайлна гэсэн биш. Хаасын дөрүүлжинд ирсэн үү? Ингээ хайлбар бодгоо сууж их гэж.
Ийм үе ирдгэл юм бэ. Амьд байлаг гэж аа. Энэ бол эмээгийн хайл юм шиг. Зүгээр ялгарлжсэн юм чинь юм бол гэж хэлсэн чинь. Одоо жинхэнэ жанхуу болчихлоо. Одоо гурил нь баг байна гэхгүй жанхуу болгож чинь. Сүү игээд ийм болж байгаа бохоо юм наад чинь. Чи өөрөө хэлсэн. Чи яасан? Бороо хийсэн. Аа? Таны заавраар хийж штэ би. Чихэндээ бороо хийсэн. Ямар- Сайн аваад. За энэ би өөрийнхөө жонког аварлаа. За аврах ажиллагаа ийм болсон. Ингээд жонкоо болчих юм бол буцаага шар тусаа нэмж байгаа дахиад шалцдаг. За iCamper BDV дуо буюу 2 хүний энэ модель ямар учиртай вэ гэхээр тоноглож болдог. Ингээд тойроод баахан нөгөө T замуудтай янз бүрийн тоног хийх боломжтой. Би эндээ бол шаврын тавцангуудаа тогтоодсон байна. Уртлын зайндаа тэгж жагаад нэглэн матлах хийчихээр бокс тавья гэж бодож байгаа. Хойдолт нь яг өөрийнх нь нэмэлт юм нарны панел сая тогтоочлаа. Одоо кабелаа дотгош нь оруулъя. Кабелууд энд байна. Энэ нүхээр оруулна. Энэ өөр ингээд дээшээгээ юм баг зэрэг өндөр байгаа байхгүй. Тэгэхээр бол ус орохгүй гэсэн үг. Энийг одоо ингэж зүсч онгойлгож жагаад энэ хоёр кабелаа шургуулж оруулъя. За ингэж эрг ирцэн дээр нь оруулчих. Бата юу жаа? Аавны нарны панел зоож байна. Нарны панел нөгөө нар нь ингээд дээр насан тэрэндээ нөгөө батарей нэмж өгдөг. Нар ингээд ийшээ тусгаар энэ батарейгаа EcoFlow цэнгэлэх байхгүй одоо. Миний хэлэн зөвлөж шүү. Тийм. За ингээд нэг хамгаалттай боллоо. За үнэхээр ширүүн бороо энэ талаасаа л орох юм бол яг ийшээ нэг жоохон дусна. Дуслаа гэхэд нүгээрээ ингээд гараал гаж явчихна. За кабел оруулаад ирсэн. Одоо энийг дотроос нь. За майхан дотор. За одоо нөгөө кабель чи энүүгээр оруулж. За энэ дотор явуулсан. Одоо ийшээ гаргана. Доотлын шалгавчны доор энд юм гаргах зай байгаа. За ингээ гаргацсан. Тэлийн булан луун цэглэх хандчих. Болоо. Өөр орж ирээд энэ дотор ороод ингээд доошоо гаравцсан. За энэ доогуур нөгөө кабель маань буугаад ирсэн. За түр арийнхаа цонхоор оруулчлаа. Ингээ ороод ирсэн. За EcoFlow залгаж ирсэн. EcoFlow-ийнхоо яг solar panel ордог оролтлоо хийчихлээ. За энэ кабель. За орж ирж байгаа панелнаас орж ирж байгаа кабель энэ байна. За нэг юм хасах нь угсаа андуурахын аргагүй юм баг. За яг одоо EcoFlow 12% байна. Input 97 ваттаар орж иж шүү дээ. За 96 ваттаар бол энэ ч одоо өгүүлэмжтэй 11 цаг цэнэглэн тий. Гэхдээ ингээл өдөржингөө зогсож явах үед бол хангалттай бүх хэрэгцээг даачиж байгаа байхгүй. Хөргөгч нэг 30 ватт, тэгээ бас бус юм цэнгэлэх юм бол нэг 50 ватт хэрэглэнэ. За энийг бол ингээд зогсож байгаа үед ингэж хэрэглэн тий. Энэ маань бол энэ альтернатив чарж явж байгаа үед буюу машин асфальттай байгаа үед 800 хүртэлх ваттаар цэнгэлэн. За ингээд зогсож байгаа үед ингэж хойд цонхороо түр оруулаад явхаар болох юм бол энийг эргээд ийшээгээ хураачна. Угаасаа усны хамгаалттай учраас айх юм байхгүй. За энэ панел маань бол Maxta 140 ватт авах чадaltaй. Ер нь бол хангалттай хэрэглээ гэсэн. Машинаа бол байнга нар руу харуулж
тавих нь шүү дээ. Тэгэхээр нэгт нарны тол яг зөв өнцгөрөө тусна. Хоёрдугаарт өглөө нарны ихц тусгал одоо яг энэ хатуу гадаргуу дээр илүү тусах юм бол хажуунаасаа туснаас илүү сэрүүхэн битгий. Одоо энэ дотор явсан кабелийг ингэж хизээч оролдохгүй майхантайгаа тураагаал нэгээл ингээл явна. Энийг л энд ор баглана гэдэг. За ингээ болоо. За яг одоо 109-108 ваттаар шахаж чинь. Хөргөчний хэрэглээ 35. Нэг, хоёрын, гурван, ий! Юу хийж байгаа мам вэ? Наши камера вот будет. Фотография картина. Вау, юу хийж байгаа? Төрөө 2026. Вау! Автаа юм юм уу? Finger. Thank you for coming to cut out your hair. My tongue was eight. My tongue was eight. Baby, on my tongue. It's so big. Хана нэг үзэгч ирж ин дээр арай. Яа, элсний нүүдэл шиг чимээгүй урсдаг завхан гол чинь энэ дөрвөлжинд л байд юм байна. Завхан голыг ихээс нь ихсүүлээ дотгон тэнгэрийн тэрүүгээр наашаага тайшрын усан цэглэгээ станц. За тэгээ бүр дөрвөлжин хүртэл явж үзлээ. Үүнээс цаашаа завхан гол ингээд ховд руугаа урсаад айраг нуур тэгээд хярас нуур руу цутгад юм байна. За завхны дөрвөлжин гэдэг сум маш захын сум. Голын цаатал шууд говь алтай Монгол элсэнд эхэлж байгаа юм байна. За энэ сумын онцлог гэх юм бол 3300 хүнтэй гэж байна. Байгаль бол бас өрмөц юм аа. Энэ завхан гол нь өөрөө их гоё тийм чимээгүй уурсдаг, намуухан уурсгалтай хэрнээх өргөн гол байна. Голын цаагуур бол говь алтай Монгол элс ингээ явж байна. Голынхаа анталтаа сум нь бол их өндөр сан дээр байд юм байна. За нөгөө цагаан суурхтай ээжлэх юм бас юм байгалийн тогтцтой. Ерөнхийдөө бол нэг ийм базар байна. За байгалийн хувьд бол бас үзэсгэлэнтэй юм байна. Ямар ч гэсэн Монголын бол бас нэг удаадаа бол ирээд үзэх ёстой газрын нэг бол муу юм байна. За миний хувьд бол загас чарахаа байхгүй учраас надад бол яах вэ? Энэ нэг гол дээр амралт боллоо. Хүүхдүүдэд бол маш гоё байна. Ийм гүйхэн ус учраас айхаа аюул алга. Тэгээд дулаахан, бүлээхэн устай. Цаг агаар өөрөө энэ чи халуун 34 градус байлаа. Хүүхдэд бол жаргал юм байна. Энэ мама өөртөл одоо ингээл мөлхөөд явж штэ энэ усан дотор. Энэ дөрвөлжин сум руу ирэх болсон шалтгаан бол манай эмээ буюу одоо ээж энд төрж өссөн юм байна.
Тэгээд ерөнхийдөө хаана амьдарч ирснийг үзье. Ээжийг бас нэг ч удаа ирж байгаагүй гэж чинь тэгээд нэг үзүүлэе гэж бодоод бөөндөө гэр бүлийн аялал хийгээд ирлээ. Харамсах зүйл огтлог үнэхээр бас өрмөц тогтцтой. За суманда яг энэ хясааныхаа доогуур 4000 гаруй мод тарьсан гэж байна.